За оройд ерөнхийдөө энэ 5 дахь өдрийн non-farm payroll-ийн мэдээ буюу одоо энэ сарын эхний 7 хоногт гардаг хамгийн чухал мэдээнүүдийн нэг дээр манай багийнхны оргож байгаа ямар перн дээр яаж оролтууд хийж байгаа вэ гэдэг талаар товчхон тайлбар хүргье. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногийн бүтсэн өдөр бол бидний хувьд entry focus хийх Alt USD CAD, Австрали доллар USD болон USD GPY, Евро USD гэмтчлийн бослууд дээр бол төлөвөө гаргаж энэ 7 хоног арилжнаа гэжсэн. Тэгээ энэ төлөвлөгөөнийхөө дагуу бидний хувьд бол яг төлөвөөр арилжсан пэр гэх юм бол алтан дээр бай оролт хийсэн. Өөр Австрали доллар USD-г бол алдсан гэмтчлээ ерөнхийдөө ингээд баг зэргийн төлөвлөгөө бол 100%-аас нэг 60-70%-тэй явж байна. Тэгэхээр бидний хувьд бол pound USD дээр хүлээж байгаа зураглал гэх юм бол нэг иймэрхүү зурагтай битэд сууж байна. Тэгэхээр өнгөрсөн сарын сүүлд үүсгэсэн буюу яг сүүлд үүсгэсэн дээд үнийн ханшийн хувьд бол 1.27-405 гэдэг үн байгаа. Тэгэхээр энэ ханш бол энэ тухайн structure-ийн хувьд буюу энэ маркетийн бүтцийн хувьд байж болох сүүлд үүссэн хамгийн дээд орой байгаа. Энэ дээшиг бол бүр өнгөрсөн оройнууд болоод явчихна гэсэн үг. Тэгэхээр би энэ оройг нэгдүгээр давхрыг хүлээжсэн, хоёрдугаарт энэ оройг авснараа өөрөө энэ бүтц маань үргэлжлээд уналтын трендээр үргэлжлэх бүрэн боломжтой гэсэн үг. Одоо үргэлжлээд уналтын тренд энэ одоо зургийн дагуу орж ирэх боломжтой гэсэн үг. За тэгээ энэ уналтын дараа бол ханш баг зэргийн pullback хийж магадгүй. Тэгээ үргэлжлээд ер нь бол бараг л унж орж ирэх болоо да гэсэн юм төлөвлөгөө байна. За тэгээ та яцсан анзаарах юм бол 3 дахь өдрийн хувьд бол сая өнгөрсөн өчигдрийн хувьд бол ханш 7 хоногийнхоо хамгийн дээд орой буюу хай цэг хийсэн гэж үзээд байгаа. За энэ нэгсэндөө ханшийн бүтэц эвдэрлээ гэж үзсэн хэдиж магадгүй хурам цэцэрлэл байх боломжтой. Оройн дээд хэсгийн хурам цэцэрлэл байх боломжтой гэсэн. За энэ нэгд өдрийн хөдөлгөөний хувьд бол рейнжилж орж ирээд хоёр дахь өдөр нь өнгөрсөн 7 хоногийнхоо 5 дахь өдрийн доод үнийг авах буюу шалгаад бас л хурам цэцэрлэлт маягийн хөдөлгөөн хийгээд за тэгээ үргэлжлээд үнцүүдлээ явсан. Одоо ханш маань өнөөдрийн хувьд бол Америкийн нэгдсэн улсын тусгаар тогтносон өдөр амралтын өдөр банк холидей гэж зарлаж байгаа учраас Нью-Йоркийн сешн бол ажиллахгүй. Тэгэхээр олигтой хөдөлгөөн бол ер нь бол орж ирэхгүй байх. Тэгэхээр ханш маань өндөртөө ингэс хийж хөдлөөд маргааш non-farm-ийн үеэр бол яг энэ доошгоо явж байгаа хөдөлгөөн үргэлжлэж орж ирэх болов гэсэн тийм таамаг байна. Магадгүй бүр ингээд доошгоо ороод ирэх юм бол тухайн тренд маань үргэлжлээд доошгоо явнаа гэсэн үг. Хэрвээ энд харагдаж байгаа энэ gap-ыг нөхөлт хийгээд магадгүй дээшгээ нэг хэсэг pullback-ийн хөдөлгөөн орж ирж магадгүй. Бидний хувьд бол энэ уналтыг бариад авчуд бол энэ 7 хоногийн төлөвлөгөө бол биелнэ гэсэн үг. За алтны хувьд гэх юм бол алтан дээр алт жоохон төвөгтэй байгаа. Ерөнхийдөө нэг хаашаа хөдлөхөд ер нь жоохон төвөгтэй байгаа. За энд үүсэж байгаа хэсэг тренд лайн ликвидитийг бол доошоо орж ирж аваад энд үүссэн ёроолыг бас аваад за энэ өөрөө хэд өдөр тарж илаа да. Өнгөрсөн 7 хоногийн 3 дахь өдөр байгаа. Тэгэхээр ерөнхийдөө та хэд анзаарах юм бол 3 дахь өдөрт л ерөнхийдөө нэг юм хүчтэй огцсон хөдөлгөөнүүд буюу тухайн 7 хоногийнхоо хай лоу цэгүүдийг хийгээд байгаа харагддаг. Өнөөдөр энэ 7 хоногийн хувьд бол 3 дахь өдөр энд орж ирж байгаа. Тэгэхээр магадгүй дахиж дээшээ орж ирээд энэ өмнө нь үүсгэсэн энэ оройгоо магадгүй авчаад тэгээд миний хувьд бол уналт орж ирэх юм болов. Тэгэхээр энэ яг энэ цэгээс бол төлөвлөгөө харахад жоохон хэцүү зурагтай харагдаад байгаа. За тэгээ энэ хэсэг рейнжилсэн үнийг бол ханш маань өөрөө ямар нэгэн байдлаар доошоо авах буюу ханш 5 дахьын хөдөлгөөн дээр энэ доошоо орж иж энд үлдээсэн gap буюу дутуу үлдээсэн зайгаа нөхөлт хийгээд үргэлжлээд дээшээ явж болно. Эсвэл шууд магадгүй дээшээ орж ирээд тэгээд доошоо энэ хүртэл явж магадгүй гэсэн нэг иймэрхүү таамаг байна. Тэгэхээр ерөөсөө үндсэн зах зээлийн бүтцийг хараад доод ёроол болон дээд ёроол оройгоо хараад за энд ямар нэгэн үлдээсэн дутуу зай үүсгэсэн рейнж хөдөлгөөн юу байна гэдгийг маш анхааралтай харах хэрэгтэй. За энд улаанаар тэмдэглэсэн энэ бол K zone буюу ханшийн чухал үнийн бүс. Энийг ханш бол нэлээд олон удаа ирж шалгасан. За энэ рейнж хөдөлгөөн маань бас доошоогоо ингэж орж ирэх юм болов гэж бодсон чинь энэ gap-ыг нэмэс нөхчөд явах юм болов гэсэн чинь ерөнхийдөө шууд K zone-оос дээшгээ support аваад явчихсан. Тэгэхээр одоо бол бидний хүлээлт нэг бол энэ дээшгээ орж ирэх, нэг бол шууд доошоо орж ирээд бид нэр дээшгээ байт гэсэн үг. Эсвэл маргааштай 5 дахьтаа багтаагаад мэдээний өмнөхөн дээшээ ороод ирэх юм бол энэ цэгээ сэлдэж болж байна гэсэн үг. Тэгэхээр нэг ийм хоёр төлөвлөгөө
үүсч болж байна гэсэн үг. Ийшээс ороод ирвэл за нэг энэ хүртэл сэлдэх эсвэл доошоо энэ руу ороод ирвэл энэ чинээс дэшегээ за нэг энэ хүртэл баядах ч юм уу. Ийм хоёр төлөвлөгөө байж болж байна. Тэгэхээр 5 дахь хөдөлгөөнийг яах вэ гэдэг дүр зураглыг хүлээгээд мэдээний өмнө ханш маань өөрөө ямар дүр зураг үүсгэж байгаа гэдгийг анзаарч харах болж байна гэсэн үг. За Австрали доллар USD-ийн хувьд бол бид нар төлөвлөгөөний дагуу болвол ерөнхийдөө баядах арилжаатай байсан. Гэхдээ энэ бай арилжаа бол орж тааг алдсан байгаа. За энэ дээр харах юм бол Fibonacci яг people level OTE буюу яг optimal entry хэсгээр таарч ханш маань яг цэвэрхэн шалгаад дэшээ явсан. Энэ хэсэгт бол зах зээлийн бүтэц өөрөө эвдэрч өгсөн байна. За энэ хэсэгт явж байгаа энэ хөдөлгөөн бол доошоо орж ирээд доод 3 цагийн ордер блокоос шалгалт аваад дээшээ бүтэц эвдэрсэн. За тэрний дараагаар pullback хийгээд people level дээр ирээд үнц хөдөлгөөн явсан гэх мэтчлэн иймэрхүү ойлгомжтой дүр зураг байсан хэдий битэд бол орж тааг алдсан байгаа. Одоо бол Австрали доллар USD-ийг том цагаараа бол би бүр яг энэ хэсэг рүү оруулж ирэх гээд байгаа. Тэгэхээр энэ хэсэг рүү орж ирж иж ханш маань өөрөө уналт хийх. За энийхээ 50% ч юм уу те. Магадгүй нэг энэ хавь руу орж ирж иж дараагийн үндсэн хөдөлгөөнийхөө шийдвэрийг гаргах гэдэг юм болов уу гэдэг бодол байна. Тэгэхээр энэ яг median line буюу яг энэ голын 50 гэсэн үн дээр ирээд ханш доошоо тренд үргэлжлэж магадгүй. Ерөнхийдөө долларын индексийн хувьд бол бидний таамгаар бол ханш хэсэг доошоо уналтыг үзүүлээд эргээд өснөө гэсэн нэг юм таамаг байсан. Тэгэхээр тодорхой хэмжээнд уналт бол одоохондоо арайхан дуусаагүй байна. Ерөнхийдөө бол нэг ингс хийж орж ирээл дэшээ дахиж үнц хөдөлгөөн орж ирэх магадaltaй. За тэгэхээр паунд USD-ийн хувьд бол магадгүй жоохон дэшээ орж ирж ийн өнгөрсөн 3 дахь үүсгэсэн ойрогоо авчаад тэгээд доошлж магадгүй эсвэл шууд энэ цэгээсээ өргөжлүүлээд доошоо унж магадгүй гэсэн ийм таамагтай энэ 7 хоногийг дуусгах нэ.